Тэгэхээр манай News агентлагийн сурвалжлах групп хаан үйлдвэрийн 11-р хороо оргил хотхон дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр оргил хотхон дээр бас цэцэрлэгийн удирдлагууд болон оршин суугчдын хоорондос нэлээдгүй маргаан дэгдсэн байгаа юм. Тэгэхээр энэхүү маргаан бол 9 сарын 2 буюу хичээл эхэлсэн өдрөөс эхэлсэн байна. Бид мэдээллийн мөрөөр ирсэн эцэгчүүдийн бас манай агентлагт ирүүлсэн мэдээллийн мөрөөр энд хүрэлцэн ирсэн юм а. Энд хүрэлцэн ирэхэд бол эндхийн оршин суугчид болон сөөхийн удирдах зөвлөлийн гишүүн гэх хүмүүс гарч ирж бичлэг хийгээ зогсоохыг шаардсан бидэнд хүч хэрэглэж бид халдаж байлаа. Ямар ихтэй вэ та нар? Ихээсэл төрсөн бас үр хөвгттэй баг. Тэгсэн мөртөө хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах зөвшөөрөл үзүүлж. Зөвшөөрөл байна. Тий, хаана үзүүлэх хүмүүс нь үзсэн. Зөвшөөрлийг харлаа. Тэгвэл өөрөө бичиг баримтаа үзүүлчих. Зөвшөөрлөө хэн үзүүл? Байна. Хаанда үзээ доо тэгээд. Байна. Та тэгвэл аль бичиг баримтаа үзүүлчих. Ямар эрхийн үндсэн дээрээс бидний явуулах бичиг баримтыг шалгаж идэгэн. Шалгасан хүмүүсийн та нар яхраа дарамтлж идэгэн. Бид нар News-ийн минээс явж байгаа энэ цэцэрлэг оршин суугчдын хооронд үүсэн асуудлын мөрөөр бид нар сурвалжлага хийгээ явж байна. Хүрэх ямар хэрэгтэй юм? Чи өөрөө тэгээд юу яагаад ч та чи? Та амар чирцэхгүй тэгэж хүн рүү дайрах зөвшөөрлөг орчоод яагаад чи? Та өөрөө сөөхийнх нь ямар сөөхийг гişүүн. За удирдах зөвлөлийн гишүүн. Үн чи зөвшөөрлөгийн зураг мураг юу авч байгаа? Чиглээд манад юу хамгаалсан оруулсан гэдэг. За манайх бол 8 сарын 2013 оны 8 сарын 1-ээс бол дотоод засвар бэлтгэл үйл ажиллагаагаа хангагдаж ирсэн. Бидний энэ хаан үйлдвэрийн 11-р хорон дээр Амилагийн багчууд нэртэйгээр 2011 оны 6 сарын 17-нд нийслэлийн засаг даргын захирамж 482 дугаар дугаар тэгээд 2011 оны 4 сарын 22-ны сургалт ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шинжээ жишээ ажлын дүгнэлт номер 6-га Амилагийн багчууд цэцэрлэг байгуулах тухай энэ хаан үйлдвэрийн 11-р хороонд ийм гаргасан захирамж тэгээд тусгай шинжээчийн дүгнэлтийн үндсэн дээгүүр бид хэд бол сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг 4 бүлэгтэй нийт бол нэг 50 хүүхдийн үйл ажиллагаатай явуулах гэж хахад энэ хотхны оршин суугчид маань бид хэдийн 5 дух байдлыг алдагдуулж байна. Хүүхдийн дуу чимээтэй шууганд бид хэд амьдрахыг хүсэхгүй байна гэсэн үндслүүдээр тэгээ сөөхийн хууль тогтоомжинд нийлэхгүй байна гэсэн үндслүүдээр бид хэдэд тавьж байгаа л да. Нэг Амилад хорооллын салбарт нь 2 охин явдаг байсан. Тэгээд энд зайсан чин салбар нэгтчлээгээд 3 дахь хүүхдээ энэ жилээс өгж байгаа. Тэгээд энэ жилээс өгөөд ихсэн чинь энэ хотгоныхын зүгээс айгүйх хил ам гараад байгаа. Хамгийн анх 9 сарын 2-нд хүүгээ аваад ирэхэд ч гэсэн айгүйх хил ам гарсан. Айгүйх юм ярьж ингэж дарамтлаад ингэж байгаа юм шиг. Тэгээд би за оруулахгүй ус тоогийн тасалдсан байгаа гэхээр би юу ч гэсэн төлбөр мөнгө өгөөд ингэ гэрээ контракт хийгээд хүүхдээ ингэ 9 сарын 2-наас өгнө гэж ярьсан болохоор ороод юу ч гэсэн багш нараас нь ч гэсэндээ яах вэ гэдгийг асуучих гэсэн чинь оруулахгүй. За тэгээд чи ормоор байгаа юм бол орохгүй юу да. Хорооллын муусан юмнуудын зайсанд юу хийж байгаа ингээд хүний хүртэл доромжилсан. Тэгээ ер нь бол энэ хотхоныхын зүгээс ингээд ярихад хичнээн ингээд 29 айлын эзэмшлийн юм хотхон ингээд хэлж исэн. Хичнээн тийм ч гэсэндээ хүмүүсийг бас нэг хүүхэд гэдэг утгаараа энэ цэцэрлэг нэгдэж байгаа болохоос баар тийм цэнгэний газар нэгдэж байгаа биш шүү дээ. Тэгээд энэ цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байгаа. Одоо энэ манай хүүхдийг ч гэсэн одоо манайхан дээр Монгол тоонд амьдардаг ойр хавьтан цэцэрлэгт өгөх хэрэг үнэхээр байхгүй. Бид нар юунд л 2-3 км наашаа явж авчирж байгаа лээ. Тэгээ ингээ машин ингээд 60-70 хүүхдийн машин оруулан та нарын машиныг оруулахгүй гэдэг. Тэгэхээр би за машинаа би тэгвэл ингээд юу яачаа хотхны гадаа тавиад талхаад ороод ирье. Тэглээж чигчээ эн чинь 60-70 хүүхэд биш эн чинь 30-40 хүүхэд л орох хүрэлцээтэй юм бэлээ. Тэгээд ийм чинь бүх эцэг эхчүүд энэ чинь яг улсын цэцэрлэг шиг өглөө 9 цагт 30-40 машин ирээд ингээд бужигнаад авахгүй буцаад орой яг 5 цагт 30-40 машин ирээд бужигнаад авахгүй юм чи бид нар ингээд хүүхдээ ингээд өөрсдөө ингээд зөөгөөд гадаа зогсоод ингээд оруулчиа гэж хэлэхэд хүртэл айгүйх онцгүй харьцаж байгаа байхгүй. Үнэхээр яхаа хотхонд амьдарч байгаа хүмүүс гэдгийг нь ойлгож байгаа. Бид хэд бол одоо ард иргэд хаана эрэлт хэрэгцээ цэцэрлэг сургуулийн өмнөх насны боловсрол хаана хүүхдүүд хэрэгтэй байна. Эцэг эхийн хүсэлтээр явуулсан бид хэд бол юу ч мэдэхгүй хүмүүс биш. Бид хэд энэ боловсролын салбарт бол Амила цэцэрлэгээр 10 жил өөртөө бол нэг 15-аас 6 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм багш ажилчид байгаа. Тэгээд бас энэ оршин суугчид болон төр засгийн удирдлагууд та бүхэн бас бичиг баримтаа эргэж хараад хороо дүүрэг дээр яагаад дахин зөвшөөрөл авах ёстой. Манай дүүргийн хувьд манай цэцэрлэгийн хувьд бол 11-р хороог нь хороо бол яг таарж байгаа. Тэгээ хотхны хувьд хотхны нэр өөрчлөлтөйгөө болохоор одоо манай боловсролын газар
нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд одоо энэ хотхны оршин суугчдын дарамт шахалдарууд биднийг хүртэл одоо хаалгын плацтгаж хичээлийн шинэ жил хүүхдүүд баяр хөөрөөр дүүрэн байдаг бол багш нар цэцгийн баглагаар дүүрэн байдаг бол бид хэд бол өчтөрийн байдлаар бол лацдуулах гэсэн дээрээс дарамт шахалт ирж гэн гэсэн мэдээллүүд наашаа ирсэн ийм байдалтай одоо энэ хичээлийн жилийг ухтлаа. Тэгэхээр Амилла цэцэрлэгийн хувьд бол хангуулт дүүргийн 11-р хороонд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг одоо нийслэлийн засаг даргын захирамжаар авсан байдгийн байна. Харин оршин суугчдын зүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах нь дуу шуугантай оршин суугчдын 5 дахь алдагдуулна гэх байдлаар хандаж одоо сөөхөн энэ байдлаар бол одоо дараа гомдол гаргаснаас энэхүү нөхцөл байдал үүсчээ. Өнөөдөр Монголд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа, улсын цэцэрлэг байтугай хувийн цэцэрлэгүүд ч хангалтгүй байгаагаас эцэг эхчүүд одоо хүүхдийн цэцэрлэгт өгч чадахгүй байдал үүсэж байгаамаа. Энэ мэд нөхцөл байдал үүссэн байхад оргил хотхны оршин суугчид гих одоо цөөн тооны хүмүүс хүч түрэмгийлэн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор олон арга зам хэрэглэж байгааг бид мэдээллээ. Хаан уул дүүргийн 11-р хороонд бол бид хэд бас Амиллагийн багчууд нэртэй энэ цэцэрлэгийг явуулах гэж байгаагийн үндэс нь бол бас залуу гэр бүлгүүдийг дэмжиж эцэг эх хоёр хоёулаа залуу ажил хийдэг ийм эцэг эхүүдийн 4-6 хүүхдүүдийг бас үн төлбөргүй цэцэрлэгтээ хамрагдуулах ийм бас бодлоготой хороотойгоо гэрээ хийгээд бас ажиллаж байгаа. Төрийн дэд албан хаагчид болон улсын их хурлын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайдаа та бүхэн хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжээч гэдэг. Тэгвэл одоо сөөгч нь сөөх хуулиа мэддэг юм уу, улс хуулиа мэддэг юм уу, хороо нь мэддэг юм уу, энэ бүхнийг ялгаж салгаж бидэнд туслаач ээ.